тийм байна. Жижигхэн одоо хот ортол бас блок цонхон блок хий гэж бодчих. Тэгээд сэтгэлдээ хэлээд. За сая ер нь одоо энэ аймгийг хөгжүүлэхэд та нэг удаа 4 жил сонгогдоод хоёр дахь удаага сонгогдоод ингэж явж байгаа. Өмнө нь бол харьцсан нам олох 22 хүн сонгож байсан. Энэ удаа бол 16 төлөөлөх сонгогдоод цөөнх болсон. Монгол Ардын нам бол засгалж байгаа. Гэтэ энэ блог дээр нэг улс төр ярьж ноор ярихгүй. Тэгээд ер нь амьдрал ямар байна? Өсөлчүүдийн ажил амьдрал ямар байна? Хоёр удаа иргэдийн уралд таныг итгэл хүлээж дэмжсэн байна. Иргэд маань иргэдийн ажил орлого нэмэгдэж гин үү? Юу болж гин? Өнгөрч жилүүдээс дээрж гин үү? Дорж гин үү? Сэтгэлээ уулзаач. За. Өсөл аймгийнхаа Мөрөө хотоор ороод манай ардсан нам маань дөрмийн хилцүүлэг болоод дээр нь Мөрөн сумын намын даргын маань сунгаа болоод бүх гишүүд маань уралдаад намын дарга сонгоод ингээд үзсэн. Бас олц хоног дүүрээ явж байна бас 400-аад намын гишүүдтэй уулзаад сэтгэлийн сонсоод зовлон жаргалын сонсоод бас амьдрал баялаг. Тэгтээ яг өсгөлчүүд бидний амьдрал нэг л хэвээ нэг л урсгалаараа бүгдээрээ сайхан аж төрж байна. Тэгээд бүгдээрээ сайхан өвлөө сэтгэлтэй гоё байна. За тэгээд улс төрийн хувьд бол яг аймгийн уралд бол хоёр сонгогдсон. Мэдээж хоёр сонгогдоод нэг удаа ялсан намын төлөөлөгч байж үзлээ. Одоо бол сөрөг хүчний төлөөлөгч хийж байна. Тэгээд яг мэдээж миний бол зарчим байдаг. Ялсан нам бодлого хэрэгжүүлээд явах нь бол зөв. Мэдээж алдаа төдөл байдаг бах. Миний хувьд бол хамгийн хаппи байгаа нь энэ жил чинь Өсгөл аймаг маань амьдрах орчноо сайжруулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн жил болгон зарласан байгаа. Мэдээж энэ сүүлийн 2 жил би бол сум орнуудынхаа иргэдийг дэмжих зорилгоор мэдээж энэ арчсан өсгөлийн 30 жилийн энэ хугацаанд мэдээж Монгол хүн бол аягдсан байна гэдгийг хараад ер нь бол монголчуудаа дэмжих цаг нь болчихжээ гэж үзснээс үүдэж одоо энэ жижиг том үйлдвэрлэл өрхийн үйлдвэрлэл Монгол хүнээ дэмжиж юм бодлого барьж бас ордны 4 жил бол дуурч дуулж явсан байгаа. Тэрнээс ч манай одоо сургууч нам маш олзуурхтай хүлээж авч өөрснөө одоо нэрсэн жил болгож ажил болгож явж байгаа бас баяртай байгаа. За тэгээд зам нэдгээр холч гисэн хоёлоо блогоо жоох сонирхолтой байх үүднээс бол товч тодорхой асуугаад тогтсон бүгд шалангаа хариулаад явж байгаа. За яг одоо өмнөх 4 жилд хэдэн төрлийн хөрөнгө оруулалтыг яг тэр өөрийнхөө сонгогдсон хойрогтой одоо ингээд оруулав. Зөвхөн ингээд хүмүүс нэг иргэдийн урлагийн төлөөлөгч болоод их мөнгө аваад оруулснараа л болдог гэдэг. Яг ер нь таны хувьд ямар ажлуудыг амжуулж чадав? Ямар ажлуудыг амжуулж амжаагүй байна? Одоо яг юун дээр төвлөрж ажиллаж байна? За өнгөрсөн 4 жил бол одоо мэдээж бид нар ялсан нам байсан учраас бодлого бол хэрэгжүүлэх маш амар байсан. Ер нь бол ингээд мэдээж би бол залуу төлөөлөгч байсан учраас хойдлын одоо бүсгэж жишг бүсгэж бид нар бол баг болж бас 22 дотроо бараагцлж ингэж ажилласан учраас бид нар хойдлын сонгодод болон бүх энэ одоо 22-ээс төлөөлөгч нар бол сум болгон хөрөнгө оруулалтыг бас сайн татж чадчихсан. Хамгийн бага төлөөлөгч нь 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан баг. За тиймэрхүү байна. За тиймэрхүү. Тэгээд одоо бол бид нар энэ дардан сайхан замаар явж байгаа. Тэгээд энэ зам дээр явж байгаагийн бас нэг түүхийг хэлээ. Одоо бид нар чинь зөвлөлтийн гүр давхж байгаа зам. Тийм. Оюутан байхад дөнгөж Улаанбаатар хотлоо оюутан болоод орноо гэдэг яваад амьдралыг цэцгэлүүлнэ гэж өөртөө зорилго амлалт тавиад ургаанд хойдол авч суугаад тэгээд энэ зөвлөлт дээр ирэхэд өрөөнгөөс хоолн дээр хэлсэн шүү дээ. Бараг хэдэн цаг явдгаас баг 5-6 цаг явж байгаа. Тийм шүү дээ. Бараг өдрийн тал явж байгаа дэрдэг байхад бол сая энэ зам орсноор бол 2 цаг хүрсэн үгүй юу? Одоо зөвлөлт дээр ирж байна. Тэгэхээр бас Монгол нэг талаараа хөгжиж байна. Нөгөө талаараа дэд утас гэдэг хөгжлийг авчирдаг. Зам дагж хөгжил гэдэг бас нэг талаараа өмнө тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээд жижигхэн товчхон түүх хэлээд зөвлөлт дээр яг зөвлөлтийн гүрээр гаргаж байна. Би ч 2012
Орос Тэр зам. Тэгэхэд Кувейт руу, Катар, Сауди нэгдсэн Араб Эмират улс руу Монгол улсын ерөнхийлөгч төрийн айлчлал болсон. Тэгээд тэр төрийн айлчлал дээр болонгийн орнууд дээр очиж хоёр зорилгын айлчлал байсан. Нэгт нь бол стратегийн төвшин шин шатанд ахиулах, хоёр дахь нь тэнд байгаа хөрөнгө оруулалтыг нааш татаж оруулж ирэх гэдэг. Гурав дахь нь энэ өнөөдрийн маргалдаад байгаа баялагын сан гэдэг хуулийг яг газар дээр нь очиж судлаа гэдэг тийм судалгаа хийж байсан. Тэгээд Монгол улсын гадаад харилцааны яам дээрээс Монгол улсын дэд үтцийн салбарт, барилга зам дэд үтцийн салбарт бэлэн бөгөөд хүлээгдэж байгаа аль төслүүд байна гэдэг дээр анализ хийгээд тухайд бол үнэтэйс болгон аймгийн одоо альс бас шинжилнэ. Үнэт гэдэг үнэтэйс мөрөнгөний чиглэлийн одоо учлалт авах замын хөрөнгө бол гаццсан. Хаанаас санхүүжүүлэх нь тодорхой өсөө төсөө санхүүжүүлэх бол маш их өндөрлөлттэй тийм байсан. Тэгээд Кувейтийн засгийн газрын Кувейтийн сан гэж байдаг. Тэрний хөнгөлтөө зээлээр бол үнэтэйс мөрөнгөний чиглэлийн 200 орчим 217 км замын төсвийг шийдвэрлэхэд бол яг тэр айлчлалаар шийдсэн. Тэгээд хөсгөлчүүд бас азтай, хөсгөлийн залуучууд бас тухайд ингээд ажиллаж яж таарсан. Маш олон төслөдлөрүүдээ аль нь л ч юм уу, говь руу ч юм уу, шал өөр төслүүд рүү тэр мөнгө татдаг байсан. Тэгээд өөрийнхөө ажиллаж ясан бас боломж зөв судалгаатай бүх зураг төслүүдийг танилцуулж аж хүнд мөрөнгөний чиглэлийн замын төсвийг шийдвэрлэхэд Монгол Улсын ерөнхийлөгч ажлын бүрэлдэхүүн багтааж байгаа. Хоёр өдөрж ерөнхийлөгч үе те. Тий дамжиж. Тэгээ сангийн яамнаас тухайд сангийн сайд нь цуг явсан. Тэгээ гэрэн дээр гаргаж зурж энд үнэтэйс мөрөнгөний чиглэлийн замын төсөв нь баригдаж. Тэгээд шинжилгээ засгийн газар алтай ерөнхий сайдын ажиллаж явах хугацаанд бол энэ зам ашиглалтанд орж өсгөлчүүд одоо болгожсэн төвхтэй тийм аа. Тэгэхээр бас энэ арчлалын төлөө, Монголын төлөө, өсгөлийн төлөө өсгөлөөс төрсэн энэ залуучууд бол аль 10 жилийн өмнө ч гэсэн бас нутгаа гэсэн сэтгэлээр ингэж ажиллаж явсан шүү. Зарим нэг ажлуудаас зохистой худалдааны блогт ингээд тайлд ороо. Бас ажлаа тайлгналаа. Тэгээд дараагийн хоёлоо бас энэ сонирхолтой зэгүүд дээр хэд гурав ингээд блогуудыг бас хийя. Тэгээд таны иргэдэд төлөөлж байгаа ажилд өндөр өсөндөр амжилтыг өсөөрөө. Тэгээд залуу хүн зоригтой, тэмцэлтэй хамгийн гол нь шийдэл гаргаж тэрнийхээ араас явж иргэдийн дэмжлэгийг авч энэ өсгөл хоймор сайхан нутгаа хамтдаа хөгжүүлцгаая л гэж уриалгаж өгч байна. За миний найз ч гэсэн мундаг залуу л да. Бүтэн нам магтаад байна. Яалтгүй л энэ одоо өдөрж ерөнхийлөгч үед манай Баттулга ерөнхийлөгч нас ажилласан. Хоёр хамтарч ажилласан. Тухайд төрд ажиллаж байгаа. Тийм. Бас ерөнхийлөгчийн ажлын алба тийм. Гадаад дээр хэвлэл мэдээ олон нийтэд харилцаж байна. Тийм. Хэвлэл мэдээ олон нийтэд харилцажсэн. Өөрөндөө бас төрийн ажлыг хийж бас тухайн үеийн тэр Катар тийм Арабын нэгдсэн улсын одоо хөрөнгөний бас нутаг орноо татчихжсэн. Найзлаар бас талархаж баярлж байдаг. Энэ зам ашиглалтанд ороод ерөөсөө 7 сарын наад болсон. Ерөөсөө өвсгөлийн бензин үүсгэнээс алуу нам дууссан. Бензин дууссан. Далаалгаа очирсан. Тэгээ бүх юм дууссан. Далаараа ордог зам авч мөнгөөс очиж км очирсан гэсэн. 100 км шүү дээ. Тэгээд бүх кологийн бензин дууссан. ЭТМ-д бүгд дууссан. ЭТМ мөнгө дууссан. Ерөөсөө бүгд ийм асуудал үүсчихсэн. Зочид буудлууд бүгд бүх зочид буудлууд үүссэн тийм асуудалтай байжлаа. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд 10 хүрэхгүй жилийн дотор бас ингээд сайхан замтай сайхан ингээд тэр амгалан тайв амар сайхан явж байна тийм. Цаг юм болж байгаа. Тэгээд зардал болж байгаа. Гоё байна тэгээд. За энэ хүрээд тэгээд блог номер 1 туслаа.